За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн хичээлээр давсны томьёо бичих дадалд суралцах байгаа. За энэ хичээлийг үзэхээс өмнө та бүхэн ерөнхий хиймд өргөн хэрэглэгддэг химийн элементүүд болон хүчлийн үлдэгдлийг хэрхэн бичих вэ гэдэг тэр видео хичээлүүдийг зайлшгүй үзсэн байх ёстой. За тэдгээрийг үзснээр давсны томьёо бичихэд маш хялбархан суралцах боломжтой. Хэрвээ тэдгээр хичээлийг үзэж амжаагүй бол эхлээд заавал үзээд тогтоох цээжлэх юмнуудаа маш сайн цээжлээрэй. За энэ хичээлийн агуулгын хүрээнд давсны томьёог хэрхэн бичих үү, нэрлэх вэ гэдгийг үзнэ. За дээрэс нь мөн давсны молекул массыг хэрхэн тооцоолох вэ? За хичээлийн төгсгөлд өөрийгөө шалгах дасгал ажлууд байгаа. За энэ үснэгтийг цөмөрөө ерөнхий хэмдэ өргөн хэрэглэгдэх элементүүд гээд үзэжсэн тийм ээ. За тэгвэл эндээс штэ нийтдээ 30 гаруй металлууд болон металл бишүүдийг бас цээжилсэн байгаа. За тэгвэл тэр 30 гаруй металлуудыг ашиглаад давсны томьёо бичих нь. За ингийн тулд та бүхэн ямар ч гэсэн химийн тэмдэг болон валентуудаа маш сайн цээжилсэн байгаа хаа гэж найдаж байна. За түрүүний хэлсэн 30 гаруй металлуудыг эдгээр хүчлийн үлдэгдлүүдтэй сэлгэх замаар маш олон тооны давсыг бол бичих боломжтой. За өргөн хэрэглээний хүчлүүд гэдэг хичээл дээр энэхүү хүчлийн үлдэгдлүүд хэрхэн үүсдэг талаар маш сайн тайлбарлсан. Тэн дээр бас нэг бүрчлэн нэрийг нь оруулсан байгаа. Ийм учраас ингээд та бүхэн хараад танихгүй байвал тэр хичээлийг заавал давтаж үзэх шаардлагатай. За жишээлбэл штэ бид нар давс бичихийн тулд хүчлийн үлдэгдлийнхээ томьёо нэрийг заавал мэдэх хэрэгтэй гэсэн тийм ээ. За жишээлбэл SO4 2 хасах гэвэл сульфат, өөрөөр хэлбэл сульфат гэж хэлвэл энэ томьёог санаж явах ёстой. За тэгвэл сульфит гэж хэлвэл SO3 2 хасах ч гэдэг юм уу. За хлорид гэвэл хлор хасах, бромид гэвэл бром хасах гих мэтчлэнгээр хүчлийн үлдэгдлүүдийнхээ нэр томьёог сайн мэдж авах ёстой. За мөн ацетат гэвэл CH3CO хасах ч гэдэг юм уу. За хэрвээ энийг ингээ хараад танихгүй байвал өмнөх хичээлээ давтаж үзээрэй. За өнөөдөр давсны томьёо хэрхэн бичих талаар авч үзье. За давс ер нь олон төрөл байдаг. За жишээлбэл дундын давс, суйрлаг давс, хүчлэг давс, комплекс давс гэх мэтчлэн. За тэгвэл өнөөдөр цөмөрөө дундын давсны томьёо бичиж сурах нэ. За үүний тулд давс гэж юу вэ гэдэг хамгийн анхан шатны ойлголттой танилцъя. За давс гэдэг маань металлын атом болон хүчлийн үлдэгдлээс тогтсон нийлмэл бодисыг давс гэж байгаа. За тэгвэл цөмөрөө металлын атомыг үсгээр хүчлийн үлдэгдлийг ХУ гэж тэмдэглэсэн байна тийм үү. Тэгвэл дундын давсны хураангуй томьёог ХУ гэж бичиж болох нь за металлын атомын тоог үсгээр хүчлийн үлдэгдлийн ионы тоог үсгээр бол тэмдэглэсэн харагдаж байна. За давсны томьёо бичихийн тулд бид нөгөө цээжилсэн 30 эдэн металлуудаа хүчлийн үлдэгдлүүдтэйгээ холиод ингээд давсны томьёо бичдэг байна. За тэгвэл эндээс ингээ харахаар SO4 2 хасахыг сульфат гэсэн хүчлийн үлдэгдэл байна. SO3 2 хасах нь сульфит, S2 хасах нь сульфид ингээд төгсгөлүүд нь арай өөр болоо явцсан байна тий. Тэгэхээр ялгаатай байдлаар сайн зинжлээрээ. За S2O3 2 хасахыг тиосульфат. За NO3 хасах цэнэгтэй ионыг нитрат, NO2 гээд O1-ээр багассан үед нитрит гээд нэрлэж гинэ. За PO4 3 хасахыг фосфат, CO3 2 хасахыг карбонат, фтор хасахыг фторид гэх мэтчлэнгээр бол нэрлэдэг байна. За хэдүүлээ хамгийн ихний давс болох литийн сульфатын томьёо бичиж үзье. За тэгвэл яах вэ гэхээр литигээ сульфат буюу SO4-төөгөө нийлүүлээд бичдэг байна. За гэтэл энд яагаад хоёрын тоо гараад ирв гэвэл за литий маань үлэх системийн 1-р бүлгийн металл 1 валенттай. За сульфатыг ингээ харахаар сульфат маань 2 хасах гэсэн цэнэгтэй явж байна тий. За тэгэхээр сульфат маань 2 валенттай гэж ойлгож болно. За тэгвэл литигийн валент болон сульфатын валентууд хоорондоо хураагдахгүй байгаад байна тийм үү. За тэгэхээр тэр сульфатын 2 валентийг зөрүүлээд литигийн баруун доод буланд харин литигийн 1 валентийг сульфатын гадна талд нэгийг бол бичих ёстой. Гэхдээ нэгийн тоо бичдэггүй учраас литийн сульфатын томьёо нь эцсийн байдлаар литий 2 SO4 гэж бичигддэг байна. За дараа нь бериллийн сульфитыг бичье. За тэгвэл бериллий гэчихэд сульфит гэдэг нь SO3 2 хасах гэсэн ионыг хэлж байгаа тийм үү. За тэгвэл энтэйгээ нийлүүлээд бол бичсэн байна.
За бериллиум маань үлгэр системийн 2 дугаар үлгийн элемент 2 валенттай SO3 гэдэг нь маань бас 2 валенттай шүү дээ. Тэгэхээр энэ 2 гэсэн валентууд хоорондоо хураагдаад нэг байдлаар төсөөлөгдөн тийм үү. Ийм учраас бериллийн сульфидийн тэнд нь дахиж нэмж тоо бичгүүгээр молекулын тэгштгэл гараад ирсэн гэж ойлгох нэ. За энэ мэдчлэнгээр давсны томьёог бичдэг бахнэ. За энд бериллийн сульфатын молекулын томьёог бичих буюу өөрөөр хэлбэл энэ давсны томьёог бичгийг үйлдэлээр нь харуулсан байна штэ. За эхний ээлжинд бериллийн сульфат гэдэг нэрээ сонсчин тийм үү. Ингэснийхээ дараа бериллигээ сульфаттайгаа нийлүүлээ бичсэн байна. За тэгээд дээр нь атом бүрийн ионуудыг бол валентуудыг бол тэмдэглэсэн байна. За жишээлбэл бериллиум маань эсэлтгэлийн зэрэг нэмэх 2, сульфат нь хасах 2 ч гэдэг юм уу ингээд тэмдэглэсэн байна шүү дээ. За тэгвэл 2 нь 2-той хураагдчихна. биендээ хураагдаад нэг үлдэн. За тэгвэл бериллийн сульфат маань дээрээ нэг гэсэн юм тоотой болоод ороод ирлээ тийм ээ. Тэгэхээр энэ тэнд нь илүү дутуу тоо бичгүүгээр бериллийн SO4-гээд бериллийн сульфат гэсэн энэ давсны молекулын томьёог гаргаад ирэх нэ. За дараа нь хөнгөн цагааны силикат. За тэгвэл хөнгөн цагаанаа силикат буюу силициум O3-тайгаа нийлүүлээд биччихнэ. За силициум O3 та нар валенттай цээжилсэн байгаа тийм үү? Энэ нь хас 2 гэсэн цэнэгтэй байгаа. За тэгвэл хөнгөн цагаан маань нэмэх 3 гэсэн эсэлтгэлийн зэрэгтэй үлгэр системийн 3 дугаар бүлгийн элемент 3 гэсэн валенттай гэж ойлгож болно тийм ээ. За тэгвэл дэжтэй түрүү энэ 2 гэсэн тоонууд биедээ хураагдаад байсан. Хураасныхаа дараа төсөөлсөн тийм. Тэгтэл энэ 3 маань биедээ хураагдахгүй байгаад байна. За тэгвэл хөнгөн цагааны дээр 3 байгаа маань силикатын дээр 2 байгаа юм байна гэд ингээд төсөөлчихнө. За одоо энэ 2 тоогоо зөрүүлээд өөрөөр хэлбэл x буюу чагтан тэмдгээр нөгөө элементийнхээ баруун доод буланд бичнэ. За өөрөөр хэлбэл силикатын дээр байгаа 2-ын тоог хөнгөн цагааны баруун доод буланд бичснээр хөнгөн цагааны атомын тоо гарч ирж байгаа. За тэгвэл хөнгөн цагааны дээр байсан 3 гэсэн тоог силикат ионы баруун доод буланд бичнэ. За ингэснээр силикат ионы атомын тоо бол гарч ирж байгаамаа. За ингээд эцсийн байдлаар алюминиум 2 силициум O3 3 дахин гэсэн ийм томьёо гарч ирж байна. За энд бидний нөгөө ерөнхий юм дөрвийн хэрэглэгдэх 40 эдэн элемент байж байгаа тийм ээ. За тэгвэл эндээс нөгөө 30 эдэн металла 30 эдэн хүчлэн үлдэгдэлтэйгээ сэлгэх замаар маш олон тооны давсны томьёонуудыг бичих боломжтой. За тийм дасгалуудыг маш олон удаа хийж үзээрэй. Яагаад гэвэл энэ хичээлийн төгсгөлд нөгөө давсны томьёо бичих өөрийгөө шалгах даалгавар байгаа. Хэрвээ энэ дасгалыг ингээд маш олон удаа хийгээд чадчихвэл тэр өөрийгөө шалгах даалгавар дээр 90-с дээш хувийн гүйцэтгэлтэй байх болно. За тэгээ 90-с дээш хувийн гүйцэтгэлтэй байвал өөртөө маш сайн ажилласан байна гэд баяр хүргээрэй. Дараа нь харин 90-с доош хувийн гүйцэтгэлтэй байвал дахин өмнөх хичээлүүдэд зайлшгүй давтаж үзээд гүйцэтгэлээ доотл нь 90% болтол ажиллах шаардлагатай. За давсны молекул массыг олох талаар авч үзье. Энэ нь их энгийн зүйл боловч зарим хүмүүс алдаад байдаг. Ийм учраас нэг бүрчлэн тайлбарлаадах. За хамгийн эхлээд цөмөрөө бериллийн сульфатын томьёо бичсэн тийм ээ. За тэгэхээр энэний молекул массыг олох нэ. За энэ молекулыг үүсгэхэд берилли болон хөхрийн нэг атом харин хүчил төрөгчийн 4 атом байна тийм. За тэгвэл берилли болон хөхрийн атом массыг бол нэг удаа авах нь. За бериллийн атом масс 10 хөхрийнх 32 байгаа тий. Харин хүчил төрөгчийн атом 4 байгаа учраас 4-ийг 16-аар үржүүлэх нэ. За ингээд молекул массаа олохоор 106 грамм бол гарч ийн. За ер нь молекул масс олохдоо томьёоныхоо доогуур зураад EM-ээр тэнцвүүгээд ингээд стандарт байдлаар бичдэг шүү. Энийг сайн тогтоогоод аваарай. За дараагийнх нь хөнгөн цагааны силикатын молекул массыг олё. За энэ хөнгөн цагааны силикат дотор хөнгөн цагааны атом 2 байна. Харин силикат ион бол 3 шиг байна тийм ээ. За тэгвэл энэ 3-ын тоон энэ хаалтан дотор байгаа атомуудын массын тоог 3 дахин үржүүлнэ гэсэн утгатай үг шүү. За ингээд молекул массаа ингээ олохын тулд хөнгөн цагааны атомыг 27-ыг 2-оор үржүүлсэн байна. За тэгээ нэмэх нь гээд одоо энэ хаалтны дотор байгаа юмыг 3-аар үржүүлэх учраас 3-ын тоогоо бичсэн байна тий. За ингээд цахиурын атом масс нь 28, хүчил төрөгчийн атом масс 16. За гэхдээ энэ хаалтан дотор хүчил төрөгчийн 3 атом байгаа учраас бас 3-аар үржүүлж өгөх нэ. За ингээд нийлбэрээ бодохоор 282 грамм ойл гарч ийн. За энд цэсийн сульфатын таласт устай
давс харагдчихээн. За энэ цэсийн байван. За энэ нь штэ томьёон дээрээ купромесо 4 үрчгэн 5 молекул H2O гэдэг ингээ явж байна тийм үү. За тэгвэл энэ молекул масаа олохдоо энэ үржих тэмдгийг үржихээр нь авахгүй нийлбэр байдлаар тооцдог шүү гэдгийг анхаараарай. За эхний ээлжинд энэ цэсийн сульфат дотроо цэсийн атом 1 байна. Ийм учраас 64, хөхрийн атом 1 байна. 32 гэдээ авчна. Харин хүчил төрөгчийн атом 4 байгаа учраас 16-га 4-өөр үржүүлсэн байна тий. За тэгээд энэ нийлбэр дээрээ энэ усны массын тоог 5-аар үржүүлнэ гэсэн үг. За 5-ыг үржих нь энэ усан дотроо ус төрөгчийн атом 2 байна. Тэгвэл 1-ийг үржих нь 2, ус төрөгчийн атом бас 1 байгаа тийм үү? За энэ дээр 16-г нэмнэ. Өөрөөр хэлбэл энэ нийлбэр 18 гарч штэ. Тэгвэл 18-аа 5-аар үржүүлнэ. За томьёон дээр хэдийгээр үржих тэмдгээр ингэж бичигддэг боловч молекул масс олохдоо нэмэх тэмдгээр ингэж бичигддэг гэдгийг анзаараарай. За ингээд цэсийн сульфатын талаас устаа молекулын атом масс нь 250 г моль гарсан байна. За энийг нөгөө талаар бас цэсийн байван гэд нэрлэдэг байгаа. За ингээд өөрийгөө шалгах даалгаврын хэсэгт ирлээ. За энэний дараа дахиад нэг шалгах даалгавар байгаа. За эхний хэсгийн энэ даалгавар дээр болохоор эдгээр давснуудын молекул массыг олох болон давсны нэрийг бичих даалгавар байгаа. За эхний ээлжинд цаас харандаага ойрхон аваараа бичлэгээ төр зогсоогоорой. За бичлэгээ төр зогсоогоо цаас харандаага ойрхон авцсан болвол за цааш нь үргэлжлүүлье. За цаасан дээр 1-ээс 10 хүртэл дугаарлчих. За ингэснийхээ дараагаар юу яах нэ? Би энэ давсны томьёог уншиж өгнө. Тэгэхээр та бүхэн нэрийн цаасан дээрээ буулгаж аваарай. Бичээрэй. За нэгдүгürt нь натрий 2SO4. За энэ ямар нэртэй давс вэ гэдгийг энэ ард нь бичгэнэ штэ. За тэгэд энэ даалгаврыг гүйцэтгэж явах явцдаа 90-с дээш хувийн гүйцэтгэлтэй байвал маш сайн. За натрий 2SO4 ямар нэртэй давс вэ? За хоёрдугаарт нь литий 2SO3. За энэ ямар нэртэй давс вэ? За 3-дугаарт нь Beryllium S. За 4-дугаарт нь натрий 2S2O3. За ямар нэртэй давс вэ? Энд нэрийг бичнэ. Натрий 2S2O3. За хэлэх явцад алдаагүй зөв бичээд байвал сайн шүү. За 5-дугаарт нь алюминиум NO3 3 дахин. За хэрвээ ингэж хэлж явах явцад металлынхаа химийн тэмдгийг мэдэхгүй байвал тэр үлгэх системд ерөнхий хэмд өргөн хэрэглэгдэх элементүүд гэсэн хичээлээ дахин давтаараа харин хүчлийн үлдэгдлээ мэдэхгүй байвал хүчлийн үлдэгдэл гэсэн хичээлээ дахиж давтах хэрэгтэй. Алюминиум NO3 3 дахин. За энэ ямар нэртэй давс вэ? Тэрийгэ биччихнэ. За 6-ад нь магний NO2 2 дахин. За энэ давсны томьёог бичихнэ. Нэрийг бичихнэ. Магний NO2 2 дахин. За 7-д нь калий 3 PO4. За энэ давс ямар нэртэй вэ? Калий 3 PO4. За 8-дугаарт нь кальций CO3. За ямар нэртэй давс вэ? За 9-дугаарт нь сканди фтор 3. Сканди фтор 3. За энийг юу гэж нэрлэх вэ? За 10-дугаарт нь хром бром 3. Хром бром 3. За ямар нэртэй давс байсан бэ? За одоо бичлэгээ төр зогсоож байгаад эдгээр давснуудынхаа молекул массыг олоод үзээрэй. Молекул массаа олох явцдаа элементүүдийн атом массыг бас цээжлэхийг хичээгээрэй. За ингээд гүйцэтгэж дууссныхаа дараа өөрийгөө 90-с дээшийн хувийн гүйцэтгэлтэй байна уу, доошоо гүйцэтгэлтэй байна уу гэдгээ шалгаад хэрвээ доошоо гүйцэтгэлтэй байвал дахиж өмнөх хичээлүүдэд давтан шүү. За энэний дараа нь дахиад давсны томьёо бичих дасгал ажил байгаа. За одоо өөрийгөө шалгах даалгавар 2-оо гүйцэтгэе. За мөн цаас харандаага аваад ойрхон суугаарай. За тэгээд би энд давсны нэрийг нь уншаад өгнө. За тэгэхээр та нар давсныхаа томьёог алдаа мадаггүй сайн зохиогоод бичих хэрэгтэй. За тэгээд дараа нь өөрийгөө урагшин бичлэгээ гүйлгэж байгаа давсныхаа томьёог зөв зохиож үгүй юу гэдгээ хянаарай. За нэгдүгürt нь натрийн тетраборат. За сонсоод томьёогоо бичихнэ штэ. Натрийн тетраборат. За хоёрдугаарт нь литийн бромат. Литийн бромат.
За металлынхаа валентыг бодоод хүчлийн үлдэгдлийнхээ валентыг бодоод хаана хэдийн тоод бичигдэх вэ гэдгээ бодоод молекулын томьёогоо гаргана. За 3-т нь бериллийн нитрат. Бериллийн нитрат. За 4-т нь кальцийн оксалат. Кальцийн оксалат. За кальцийн оксалат. За 5-т нь хөнгөн цагааны цианид. Хөнгөн цагааны цианид. За хөнгөн цагаан хэдэн валенттай байлээ? Цианид чинь хүчлийн үлдэгдэл хэдэн валенттай вэ гэдгээ бодоорой. За 6-ад нь магнийн оксалат. Магнийн оксалат. Магнийн оксалат. За 7-д нь калиен метаборат. Калиен метаборат. Калиен метаборат. За 8-д нь кальцийн ацетат. Кальцийн ацетат. Ацетат гэж ямар хүчлийн үлдэгдэл байдаг вүлээ? Хэдэн валенттай вэ? Кальци гэдэг металл маань ямар химийн тэмдэгтэй вэ? Хэдэн валенттай вэ гэдгээ бодно штэ. За 9-т нь скандийн формат. Скандийн формат. Скандийн формат. За 10-т нь хромийн нитрат. Хромийн нитрат. За ингээд хэлж явах явцад алдаа мадаггүй гүйцэд бичээд ивэл маш сайн шүү. Хромийн нитрат. За 11-д нь манганы йодид. Манганы йодид. Манганы йодид. За 12 төмрийн раданид. За төмөр гэдэг маань хэдэн валенттай ах вэ? Раданид гэдэг анион маань хэдэн валенттай байдаг вэ? Бодоод хаана хэдийн тоо бичигдэх вэ? За төмрийн раданид. За 13 кобальтын хлорид. Кобальтын хлорид. За 14 никлийн карбонат. Никлийн карбонат. За ингээ хэлж явах явцад металлуудаа бичиж чадахгүй байвал өргөн хэрэглээний элементүүд гэсэн хичээлээд автаж үзнэ. Хүчлийн үлдэгдлээ бичиж чадахгүй байвал хүчлийн үлдэгдэл гэсэн хичээлээд автаж үзээрэй. За 15-т нь зисийн фосфат. За мөн дээрэс нь энэ давсны томьёо бичих гэсэн хичээлээ бас урагш нь гүйлгээд үзээрэй. Зисийн фосфат. За зис хэдэн валенттай ах уу? Фосфат ион нь хэдэн валенттай ах уу? Хаана хэдийн тоо ирэх үү гэдгээ бодно. За 16 галлиен нитрит. Галлиен нитрит. За 17 цайрын тиосульфат. Цайрын тиосульфат. Цайрын тиосульфат. За 18 мишакийн фосфат. Мишакийн фосфат. За мишакийг нөгөө талаар арсен гэдээ дуудчихдаг байгаа тийм ээ. Мишакийн фосфат. За фосфат ион маань хэд гэсэн валенттай ах уу? Мишак хэдэн валенттай ах уу? За 19 мөнгөний нитрат. 19 мөнгөний нитрат. Мөнгөний нитрат. За мөнгө аргентум гэдэг тийм ээ. Аргентум. За 20 кадмийн сульфид. Идэ төгсгөлтэй байгааг анзаараарай. Кадмийн сульфид идэ. Кадмийн сульфид. За хөхөр агуулсан сульфат, сульфит, сульфид гэдэг 3 төрлийн юм яваад штэ. Тиосульфат гэнтэр гэд. За тэрний чинь сульфид нь вэ шүү. За 21 индийн цианид. Индийн цианид. 21 индийн цианид. За инди хэдэн валенттай вэ? Цианид хэд гэсэн валенттай вэ? Бодоод хаана хэдийн тоо ирэх үү? За 22 цагаан тугалганы бромид. Цагаан тугалганы бромид. Цагаан тугалганы бромид. За цагаан тугалгыг станум гэдэг уншичдаг байгаа тийм ээ. За бромид идэ төгсгөлтэй байна штэ. За 23 цезийн метаборат. Цезийн метаборат. Цезийн метаборат. За 24 барын перхлорат. Барын перхлорат. Барын перхлорат. За холорат, перхлорат, гипохлорат энтер гэсэн холорит энтер гэсэн
хүчлийн үлдэгдлүүд байдаг тийм ээ. За тэрний баарын пер холоор атна шүү. За ингээд өөрийгөө шалгах даалгавраа өгсөн бүх оюутнуудаа баярлалаа. За 90-с дээшээ хувийн гүйцэтгэлтэй байвал маш сайн байна. Дараагийн химийн ойлголтуудыг хүлээж авах суур мэдлэг бол тавигдлаа гэж үзэх гээд штэ. 90-с доошоо хувийн гүйцэтгэлтэй байвал эхний бүх хичээлүүдэд үзээд заавал давтах шаардлагатай шүү. За тэгээд давтна гэдэг нь хувь хүний хичээл зүтгэл болон оюуны потенциалаас хамаарна штэ. Хэр зэрэг хурдан ямыг цээжилдэг гэдгээс хамаардаг тийм ээ. Гэхдээ л ууггүй байвал маш хурдан химийн суур ойлголтуудаа сайжруулах боломжтой. Ингээд амжилт хүсье. Өнөөдрийн хичээл дуслаа.